За бүгдээрээ сайн байцгаана уу? Сайхан орой минь төргий. Бүгдөө ажил үйлсэн тавлаг уу? Шинэ 7 хоног эхэлсэн байна. Өнөөдөр 2020 оны 2 сарын 2-ны өдөр болсон байна. Маш гоё 22 гэсэн тоотой өдөр тохиож байна. Энэ өдөр бас ол зашигтай байдаг тийм ээ. Азтай байдаг гэсэн бас гоё комментууд бас явж байна. Тэгээд та бүгдээ миний лайв үзэж байгаа бүх хүмүүстээ хацтай байх болтугай гэж хүсье өрөөё. За өнөөдрийн Паверлик ба Коток гэдэг тийм ээ ээлжит Паверликийн иргэн тойронд юу болж байна вэ? Паверлик компани хэрхэн одоо үйл ажиллагаа явуулж байна? Ямар байдаг вэ гэдэг талаар та бүхэндээ ярьж байгаа. Тэгэхээр миний хувьд гэх юм бол Паверлик компани ахлах захирал гэдэг цолыг нээгээд ажиллаж байна. Одоо 2 дугаар тооцооны үе маань эхэлсэн байна. Энэ тооцооны үе дээр мөн шинэ гоё захирал төрүүлэндэ гэсэн зорилго тавиад ажиллаж байна. За тэгээ өнөөдрийн хувьд гэх юм бол одоо Монголд бол үнэхээр их алдартай өсний будагнуудын талаар танилцуулга хийхээр зорилоо. Тэгээ Паверлик компани бол 3 төрлийн. Нэгдүгээрт нь бол салон гэр, салооны одоо үйлчлэгийг тийм ээ өсөнд чинь үзүүлнэ гэдэг урайтай салооны будаг байна. За хоёрдугаарт нь гэх юм бол ботаника гэдэг одоо ургамлын гаралтай ургамлын суурин дээр одоо бий болсон будаг байна. За дараагийн бодлого маань эксперт тийм ээ мэрэгжлийн түвшинд одоо үйлчлэлээ үзүүлдэг тийм эксперт гэсэн одоо ягаан савлгаатай. За салон гэр маань өөрөө ийм хар ийм савлгаатай байдаг. Ботаника бол ногоон тийм савлгаатай байдаг. За монголчуудын дунд буюу одоо манай одоо эмэгтэйчүүд, бүсгүйчүүд, залуучуудын тулд бол салон гэр маань нэлийн алдартай. За мөн зөөлөн бодолтод дуртай хүмүүст бол эксперт ботаника их таалагддаг тий. За экспертийн будгууд болох дээр илүү их тийм дайчин, эрэмгий одоо тийм өөртөө өөрчлөлт хийх гэсэн хүмүүс зориулсан тод хурц өнгөнөөттэй байдаг. Экспертийн будгаар бол би үсээ шар болгосон. Тэгэхээр экспертийн үсээ шар болгосон юм гэж. За энэ будгнууд маань ямар хувь захирлаа би нөгөө лайв тайна. Дотроо залгаад. За хэдүүлээ сонирхъя. Салооны будаг маань ямар ач холбогдолтой юм бэ? За эдгээр будгууд маань өөрсдөө ийм тосон суурьтай будаг байдаг. Тосон суурьтай будаг дотроо ямар тосыг агуулсан бэ гэхээр жишээлбэл салон кэрийн маань дотроо тийм ээ органины тостой байдаг тий. Органины тос гэдэг бол одоо үсэн тэжээл нөхөн сэргийн маш хөдөө хүчтэй үйлчлэгээ үзүүлдэг будаг байгаа. За тэгээ үсний эрүүл байдлыг аль болох эргүүлэн авчрах, үсний үзүүрт салаалахтай тэмцэх, гадны нөлөөс ус хамгаалдаг. За тэгвэл авокадо жимсийг мэднэ тийм ээ. Авокадог өглөө өөнийхөө цайнд талхан дээрээ тавиад иддэг гэл одоо тий. За дээрээс нь нөгөө нэг тосны омега уугаагүй байх үедээ авокадо идвэл илүү сайн байдаг гэж ярьдаг. Тэгэхээр авокадогийн тос яадаг юм бэ гэхээр мөн л адил нөгөө үсний процент тэжээл өгнө, үсний бүтцийг сэргээн торгомсог зөөлөн болгож өгдөг. Авокадо жимс өөрөө нэг тийм эдгээр таад боддгоо жоохон ялцгаар тийм зөөлөн гулгамтай жимс байдаг шүү дээ өөрөө. Абисины тос гэж байдаг. За абисины тос болох дээр үсний голын гадаргуу толийлгоно, үсийг ялалцсан харагддаг. За тэгээ органин бол одоо амин хүчил бөгөөд үсэнд нэвтэрч түүний гинцэн эсгүүдэд одоо тогтсноор үсийг шаардлагатай тэжээлүүдээр хангаж өгдөг юм үйлчлэгээ үзүүлдэг. Тэгээ эмэгтэйчүүдийн хувьд бол үсний хүч нэмэгдэж улам гялалзсан одоо байдал нь тодорч байна гэдэг дээр бол 100% саналаа өгсөн байдаг. За тэгэхээр салон кэрийн будаг маань дотроо хитэн төрлөөд үү гэхээр 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 төрлийн ийм өнгөтэй будаг байдаг бахан. Хамгийн өндөр борлуулалттай явдаг будгууд нь энэ дээрээс бол 6.0 гэсэн будгийг бол маш их авдаг. Энэ бол нэг бор өнгө байгааз.
За тэгээ охтуудын дунд бол ерөнхийдөө 354. За тэгээ жоохон ахмад насныханд бол 743, 635 гэсэн бодгонууд нэлээд эрэлттэй байдаг бол өсвөр одоо эд залуу 20 настай, 21 настай охтуудын дунд бол одоо сор тавих тийм ээ. За жоохон юу хамлон мөнгө үүсгэх тийм ээ. Тийм тохиолдолд бол 9-8. За тэгээд 88, 81, 901, 11 гэсэн бодгуудыг авч илүү хэрэгэлдэг. За тэгээд ерөнхийдөө нэг тийм өөрсдийн гэсэн дүр төрхөө бүрдүүлэхэд явж байгаа бүсгүүчүүд бол 735, 834-ыг илүү их авч хэрэгэлдэг. За зарим одоо настай хүмүүс 354-ыг хэрэгэлдэг. За тэгээд 10 болон 8-ыг бол залуу насны охтууд илүү хэрэгэлдэг. 73-ыг бол ахмад насны бүсгүүчүүд, дунд эргэм насны бүсгүүчүүд тийм. За 01, 10-01, 10-ыг бол ихэнхдээ л одоо өснө бууралцсан хүмүүс бол хэрэглээд байдаг. Миний одоо бодлоо шүү дээ. Тэгээд надад захиалга өгсөн хүмүүсийн л одоо захиалсан байдалд л би дүн шинжилгээ хийгээл ярьж байгаа шүү. Түүнээс бол энэ бүх будгийг бол та бүрэн хэрэглэх боломжтой. Тэгээ энэ будганы давуу тал нь яг юу юм бэ гэхээр би өөрөө өсөө будаж үзээд ойлгосон. Юу вэ гэхээр хүмүүс одоо янз бүрийн будгаар будгууд нэг толгой нь маш их заагдандаг шүү дээ. Ерөнхийдөө бол ямар нэгэн зүйл гэдэг бол будаг гэдэг зүйл чинь химийн хортой бодис гэсэн үг шүү дээ. Тэгтэл энэ одоо Павликийн энэ будган дотор яадаг вэ гэхээр тосны агуулмжтай, тэжээлэх агуулмжтай. Би энэ будгаар үсээ будснаас хойш миний үс маш урт ургасан. Би төрөөд одоо төрхөөс өмнө тайрамл үстэй байсан шүү дээ. Тэгээ одоо та бүхэнд харуулна. Тийм урт устай ингээд болоод ингээд тэжээл өгдөг юм байлээ. За дараагийн будаг нь маань болох дээр эксперт буюу мэрэгжлийн төвшөнд одоо үйлчлэгээ үзүүлнэ. Эксперт будгийн одоо цайруулагч бол маш өндөр борлуулалттай байдаг тийм ээ. Хүмүүс бол одоо үсээ гоё цайруулж одоогоос нэг тийм алтан шаргал тийм ээ. Шаргал өнгөний одоо сонголт бол одоо сүүлийн үед бол одоо илүү их тренд тийм ээ. Брэнд болоод хүн болгон үсээ гоё өнгөөр будаж тийм ээ. Өөрийнхөө дүр төрхийг бараг сар болгон өөрчлөх магадгүй 7 хоног тутамж өөрчлөх тийм боломжтой болчиход байна. За тэгээд эдгээр будагнууд маань өөрсдөө маш их сайн тогтцол сайтай. За энэ ботаникийн будаг бол үсний тэжээлийн тогтцол сайтай мөн адил тосон будаг. Үсэнд мөн адил тэжээл өгөх үйлчлэгээтэй тоснууд одоо будагнууд байдаг. За тэгээд энэ будагнуудын өнгөнүүдээс те за энэ экспертийн будагнуудын өнгө, салонкерийн будагнуудын өнгөнөөс таалагдсан өнгө та захиалан авах бүрэн боловчтой өөрийнхөө одоо шинэ сар эхэлжээ те гэрдээсаа таашаа ингээд байна. Юу дараа нь ярив. За тэгээд за ингээл лайв бол дандаа л гэрээсээ идэг болохоор ингээл хүүхдэд дундуур нь орж идэв шүү уучлаарай. За энэ будган дээр бол та бүхэнд нэмэлт хэлэх би санаа бол юу вэ гэхээр нэг будганы тогтоц бол нөгөө тийм ээ 6-7 хоног байдаг. 6-7 хоног би 42 хоногийн дараа та ахин өөр будгийг бол будаж. За тэгээд ерөнхийдөө бол юу яах юм бэлээ. Будгаа будчаад 3 сарын дараа бол будг нь бүр ингээд арилж дуусдаг байгаа байхгүй юу? Түн яг одоо экспертүүд бол хэлэхдээ энэ бол тий 6-7 хоног бол тогтц сайтай гэж оолоо хэрэгжилж үтсэн хүмүүсийн комментэд болох тэр 3 сарын дараа будах болох гоё байдаг гэж байгаа. За дээрэс нь энэ маань хэрвээ та урт устэй байх юм бол бас энэ будаг 2 ширхгээр орох магадaltaй. Хүмүүс их урт устэй хүмүүс бол надаас захиалгаад авч явахдаа дандаа 2 ширхгээр нь авч хэрэгжилж ийсэн байгаа. За тэгээд дотроо бол энэ маань 50 мл 15 мл гэсэн одоо юм савлагдсан тийм ээ. Энэ ангиж руулагч юм шиг байна. За энэ үндсэн будаг оруулагч тийм ээ. За энэ болохоор юу вэ? За энэ болохоор нөгөө амин хүчлэг байна тийм ээ. За усыг дахин одоо сэргийг хүчлээтэй. Ийм одоо бүцтэй. Тэгээд дотроо бол ингээд гоё тайлбартайгаа хэлдэг. Ямар ч хүн хараад ойлгочихно.
За би одоо үйлчлүүлэгч нартаа ийм будаг захиалсан тохиолдолд бүр энийг нь монголоор орчуулаад ингээд энэ дээр наагаад өчтдөг байгаа. Хүмүүс бас буруу зүг хэлчихгүй гэдээ бас санаа зов. Тийм учраас ингээд энэ дотор нь ийм одоо тайлбарууд ингээд орцсон байдаг юм байна. Ингээд дотор нь ийм юм нэг бэлээ энэ тайлбар 5 шиг юм байгаа шүү гэж зурагтай. За тэгээд ингээд үсээ ингээд будаад угаан шүү хэдэн минутын дараа угаах вэ гэдэг ингээд заавартайгаа орос болон англи хэл дээр байдаг байгаа. За тэгээд ингээд энэ будгаар би өөрөө будаж үзсэн болохоор надад их таалагдсан. Тэгээд би ч өөрөө ерөөсөө 10 бараг 20 жил 30 жил юм уу? Будаг ерөөсөө эргэж үзэж байгаагүй. Тэгээд анх удаага энэ жил салон гэрийнхаа будгаар будаж үзсэн. Тэгээд 10 гэсэн будгаар будаж үзсэн. Тэр нөгөө шар өнгөтэй будаг байгаа. Тэгээд экспертийн одоо цайруулагчаар нэг цайруулагчаар цайруулаад тэгээд юу яасан байгаа. Будгаараа будаад тэгээд надад бол эхэндээ бол би бүтнээр нь одоо үсээ будна гэдэг бол миний хувьд бол би өөрөө нэг тийм бас үсээ будна гэхэд бол надад бол бас эвгүй санагдаж байгаа хгүй. Тийм учраас би талыг будсан байгаа. Үснийхаа талыг доотлыг нь одоо хүмүүс омбри яддаг штэ. Би одоо бас орчин үеийн зарим хэлгийг нь бол нэг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан үснийхаа би үсчин бас найзуудаас асуусан. Би одоо үсээ будаж үзмээр байна. Гэхдээ би одоо бүгдийг нь бол будаж чадахгүй яад би бас айж гин. Ямар ч будаг байгаа юм бэлээ те. Надын үсэнд одоо тохирох юм билүү, тохирохгүй юм билүү, те яах юм блэ гэж бас эргэлзсэн учраас үснийхаа энэ доод хэсгийг ингэж шарлуулж экспертээр шарлуулж агаад дараа нь би будсан байгаа салон кэрийнхаа будгаар будсан. За салон кэрийн 10:00 гэсэн будгаар нь би будсан юм байна. За тэгээд эн чинь дөнгөж төрөөд удаагүй байхдаа будсан. Эн чинь одоо манай хүүхэд 4 сартай гэхээр баг 1 сартай үед нь будсан юм уу? Тэгээд төрсөн хүн будаж болох уу, жирэмсэн хүн будаж болох уу гэж хүмүүс асуудаг. Тэгэхээр энэ будаг маань ямар ч хашил өгдөггүй болохоор би бол айлтгүй будуулсан. Би тэгэж мэдээд байна юу гэхээр манай бас нэг үйлчлүүлэгч юу байхгүй юу? Энэ будаг одоо маш өндөр хашилтай. Тэгээд энэ будгаар ерөөсөө энэ салон кэрийн 6:0 гэсэн будгаар л будахаар юус хашил нь хөдөлгөө гэж байгаа. Тэгэхээр угаасаа одоо ингээд дэлхийн нийт судалгаа гаргацсан шүү дээ тийм. Дэлхий дээр одоо байгаа бүх хүмүүсийн 3 хүн тутмын нэг нь хашилтай. Тэгэхээр танаа гэрт 3 хүн амьдарч байгаа бүлийн аль нэг нь чинь хашилтай шүү дээ гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр та усны будган дээрээ ч гэсэн байгалийн гаралтай танд тэжээл өгөх зүйлийг сонгох хэрэгтэй. Дээрээс нь миний ус их ургасан байгаад би бол үсээ их урт ургуулдаггүй хүн. Яагаад гэвэл одоо их тэртэй санагддаг угааж цэвэрлэхэд одоо бол гоё урт ургуулъя гэж бодож байгаа. Бүр ингээ урт ургуулад гоё одоо энэ одоо зурган дээр энэ эмэгтэй яасан байна тий гоё үсээ задгаа тавиад ингээ том буржгар олгосон бац тий яг тэрэн шиг болъё гэж бодож байгаа. Гэртээ байгаа учраас тийм ээ гэртээ байгаа учраас үсээ гоё янз болгоё гэж бодсон байгаа. Тэгээд хашилтай хүмүүс хөхүүлээжүүд тийм ээ хэрэглэх бүрэн боломжтой шүү. Тэгээд нэг будгийг бол та 3 сар тогтцтой экспертүүд болох дээр юу гэж хэлдэг байгаа тийм ээ. Ерөнхийдөө бол 6-7 хоногийн дараа дахин одоо шинэ өнгөөр будаж болно шүү гэж зөвлөдөг байгаа. Тэгээд салон кэр болон ботаникаас та бүхэн авч хэрэглэж үзээрэй. Хэрвээ хэрэглэдэг бол коммент хэсэгт би тийм өнгийн будгаар будсан, тэдэн сар тогтцтой байсан. Надад тийм сэтгэл төрүүлсэн гэсэн сэтгэлдээ ч гэсэн хуваалцаж болно. Мөн ирээдүйд ямар өнгөөр үсээ будахыг хүсэж байна. Тэгээ салон кэрийн тэр будгийг би хэрэглэж үзхийг хүсэж байна. Эсвэл тийм ээ ботаникагийн тим, экспертийн тим гэсэн одоо будагны кодууд болон өнгүүдийг бичсэн байх юм бол би уншиж үзээд
бас та бүхэндээ би одоо бас өөрийнхөө пэйжээр дамжуулж бас нэгэн гоё хөгжилтэй сайхан нэвтрүүлэг гэх юм уу тийм зүйлийг хийх гэж байгаа. Тэгээ тэрэн дээр магадгүй таны хүссэн будгийг бэлэглэх тийм бэлэг барих тийм бас боломж байгаа. Тэгээд маргаашийн 18 цагийн лайваараа уулзцгаая. Арай одоо ярьчлаа. За тэгээ өнөөдөр маш гоё мэдээ те хаалтын бараа ирсэн байна гэж байна. Тийм учраас бараагаа очиж одоо аваад орой боломжтой бол бас та бүхэндээ маргааш харуулнаа. Тэр бараан дотор маш гоё одоо Алексей Ничевийн тийм ээ шоколаднууд ирж байгаа, маш гоё кашнууд ирж байгаа, бас суп буюу шүлнүүд ирж байгаа. Тэгэхээр тэдгээрийг бас хэдүүлээ үзцгээе. Тэгээ маргааш 18 цагаас сэтгэл догтлон уулзцгаая. Орой болгон уулзах таатай байдаг шүү та бүхэнд.